Монгол орны хойморд орших Хөвсгөл аймаг нь хаалх дарахад хотгойд Уранхай бүрээд цаатан гэсэн 6-9-ны үлгийн нутаг бөгөөд 136 мянга гаруй хүн ам амьдарч байна. Аймгийн эзэн голох салбар нь Малаа жохо бөгөөд өмнөх оноос 439.9 мянгаар өсч 5,903 мянган толгоймол тоологдож улсдаа мал сүргийн тоогоор тэргүүллээ. Аймгийн 6 дахь хошуу мал болох цаан сүргийн тоо нэмэгдэж 2441 толгойд хүрлээ. Хөвсгөл аймаг нь 2021 оныг иргэдээ сонсох нэрсэн жил болгон зарлаж, аймгийн засаг дарга 7 өнөрийн пүрэв баасан бие гаргуудад иргэдээ хүлээн авч уулзан 500 гаруй иргэдтэй бичлэн уулзаж, аймгийн хэмжээнд 207 төрийн байгууллагын удирдлагууд иргэдээ сонсох нэрсэн жилийн хүрээнд давхарцсан тоогоор 16700 гаруй иргэдтэй уулзаж, санал бодлыг сонсон ажилласан байна. 2021 онд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил өрнөж 600 орчим айлын орон сууцны барилга угсралтын ажил хийгдэж байна. Хөвсгөл аймгийн мөрөн сумд хоногт 3000 м3 ус хүлээн авах хүчин чадал бүхий цэвэрлэг байгууламж ашиглалтанд орлоо. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг хавдар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллаж хавдрын нийт заслын тусламж үйлчилгээг орон нутагт цогцоор үзүүлсэн анх дахь аймаг боллоо. Өрхийн тариалан 2021 хөдөлгөөн гөрнүүлж ургац зураа авалтын дүн 1.9 хувиар өсөж аймгийнхаа иргэдийн гурлийн хэрэглээг орон нутагтаа 100% хангаж байна. Хөвсгөл нуурын байгалийн цогцлбор газар тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 37.9 км хатуу уулзалтад зам барих зэрэг бүтээн байгуулалтын ажлууд эхлэхээр боллоо. Хөвсгөл нуурыг бохирлоо сэргийлэх ажлын хүрээнд нуурч ивсэн машин техникийг татан арах ажиллагааг эхлүүлж 1985 онд живсэн Сквадр хөлөг онгоцыг 36 жилийн дараа амжилтаа татан аргалаа. Хөвсгөл аймаг Монголиа захин үйлчлэгээний нэгдсэн системийн порталд орон нутгийн захиргааны байгууллагын 80 үйлчлэгийг нэвтрүүлсэн анхны аймаг боллоо. Мод тарж ногоон сувраг босгын аймгийг аймгийн хэмжээнд зохион байгуулж 40 гаруй мянган мод тарж мөрөн сумын уран мандалгуулын ард 1.5 га талбайд ойн зурус байгууллаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймагта 2030 он хүртэл 20 сая мод тарж ургуулах зорилтыг дэвшүүллээ. Ийм хөвсгөл нутаг өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгөжин гэрэлтэж, хөгжил түүч хэлсээр байна.